Усан манан татахад аав минь нарсан дээлтэй ирдэгсэн. Уулын тэндээс атуу бүхтий сурл овн цовдгсэн. Хуурай аргалаар ээж минь галан дүүхтэл түлээд хувингаа сугавчилсаар л үнэн зил рүүгээ алхагдагсан. Тэгэхэд би жаахан байжээ. Хаалганы дотхоор ганц нэг ус туслах нь тийм нэг содон чимээ. Хачин гоё улирлыг хар гих шиг тог туслахад моддын тэндээс хөхөө донгодоод тэнгэр зөөлөн дуурч Монголын тал нутаг өвсний өнгөөр зунаа зурдагсан. Тэгэхэд би сониучхан байжээ. Гал дээр буцлах борцтой шүлний хачин гоёр үнэр хан хийхэд гандэрсийн бороонд гэрмэнлэр диваачин байдаг байж нам гүмхэн бүрэнхийд лааныхан гэрэлд ганцаараа зогсоод намайг өөртөө нэрэлцэхэд бурхадын хүүхдүүд тэр гэрэлд нь бүжгэлсээр л байдаг байж тэгэхэд би галын бурхантай ярьдаг байжээ. Эсгийн гэрийн тооноор сар нэвт шагааж над руу анхудаа инээмсэглэхэд энд бороо орж байна чи үүл рүүгэн буц гэж дотроо хэлдэгсэн. Тэрхэн ах үед ээж минь орж ирэн үр минь айсан уу гэж үнсээд тэрлэгнийхэн усыг сэгсрэн галынхан дэргэд хэсэг суудагсан. Харин би ээжийнхэн даардхийг л мэддэггүй байж. Яруу найрагч чагнаад орж 2024 оны 5 сарын 24-ний